За өнөөдөр миний сэдэв бол гадаадын арбитрийн шийдвэрийг Монгол улсад хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхцэн зохицуулалтын түүхэн хөгжих гэсэн ийм итгэл танилцуулах болно. За одоо би слайдаа гаргая гэхээр share back хийх. Бас үндэсний хууль тогтоомж. За энийгээ том болгоё гэхээр. Харагдаж байна уу та бүхэн? Харагдаж байна. За ингээд явчихвал болж байна. Боллоо. За гадаадын арбитрийн шийдвэрийг биелүүлэх асуудал бол тухайн үндэсний хууль тогтоомжийн эрхцэн зохицуул түүний хэрэгжилтээс бас ихээхэн хамааралтай байдаг. За маргаанд ялсан талд гарсан гадаадын арбитрийн шийдвэр нь амжилттай дуусгах боллоо гэсэн үг бол биш. Учир нь тус ялсан арбитрийн шийдвэрийг биелүүлэх тэр цагаас бол харьяалах үндэсний шүүхийн үйл ажиллагаа эхэлдэг. За ер нь бол арбитрийн шийдвэр хэрэгжихгүй бол одоо энэ тухайн маргааныг одоо шийдсэний одоо хэрэг усаа байхгүй. Тэгэхээр маргаан ялсан тал нь уг шийдвэрийг биелүүлэхэд бол хамгийн тохиромжтой одоо үр дүнтэй арга замыг тухайн харьяалах улсын арбитрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэх үед одоо онцгой анхаарал хандуулдаг байгаа. Тэгэхээр зэрэг аль биелүүлэгч өөр улсын нутаг дэвсгэрт оршин байгаа тохиолдолд уг шийдвэрийг хэрхэн биелүүлэх нь одоо үндэсний болон олон улсын эрхцэн хэмжээг хослуулан хэрэглэх шаардлагатай одоо өрмөц ажиллагаа байдаг. Энэ дэлхийн улсуудын бас эрхцэн тогтолцоо, хуулийн зохицуулалт үүсгэх баримт болон улс төрийн бүтэц, дэглэм, за түүнчлэн одоо соёл, ёс, заншил, уламжлалтай одоо шууд хамааралтай байдаг юм аа. Тэгэхээр гадаадын арбитрийн шийдвэр гэх ойлголтод бол газар нутгаас үл хамааран үл маргах журмаар биелүүлэх зах үйл ажиллагаа боловч тухайн шийдвэрийг биелүүлэх харилцаанаас тийм ч хялбар биш байт юм байна. Тэгэхээр үндэсний эрхцэн зохицуулалт тийм зэрэгцээ олон улсын эрхцэн зохицуулалт үйлчилдэг учраас одоо нэлээд яригвартай. Тэгэхээр энэ сэдвийн хүрээнд одоо Монгол улсад гадаадын арбитрийн шийдвэрийг хэрэгжүүлэх харилцааг зохицуулсан үндэсний эрхцэн хөгжлийн түүхэн өөрчлөлт шинжилэлт одоо яаж явагдаж ирсэн бэ гэдгийг одоо түүхэн талаас нь бас судлаачийн үднээс энэ ихтгэл авч үзье. За ер нь бол өнөөдрийн байдлаар арбитрийн шийдвэрийг хэрэгжүүлж биелүүлэх ажиллагаа бол хэд хэдэн хуулиар зохицуулагдаж байгаа. Юуны өмнө бол иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжууд энд хамаатай. За өнөөдөр бол 2002 оны 1-р сарын 10-ны өдөр одоо улсын хурлаар баталсан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж байна. За энэ хуульд бол өнгөрсөн хугацаанд 20 удаа 22 нэмэлт өөрчлөлт орсон байдаг. За тэгэхээр энэ 16 жилийн хугацаанд ер нь бол гадаадын болон үндэсний альж бай арбитрийн шийдвэр шүүхээр баталгаажиж гүйцэтгэх хуудас одоо бичих одоогийн зохицуулалтыг бол 16 жилийн хугацаанд өөрчлөлтөө тогтвортой мөрдөж ирсэн гэж үзэж болно. За 1994 оны 5 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж үйлчилж байсан. За тус улсын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх журам Монгол улсын хууль тогтоомж гадаад улстай байгуулсан олон улсын одоо нэгдэн орсон олон улсын гэрээгээр тодорхойлогдсон гэж энэ заалт бол энэ хуулинд яг өнөөдрийн одоо энэ үйлчилж байгаа хуулийн заалт бол тусгагдаагүй байна. Энэ хууль одоо 2002 За энэ цэцэг докторант дуу орж ирэхгүй байна. Наана нэг жоохон маслаа шиг. За. За 2002 За одоо орж ирч. Наана жоохон маслаад байна. За. Тийм байна. Чингүү болох хүртэл одоо нийт 8 жилийн хугацаанд энэ хууль мөрдсөн.
За энэ хугацаанд арбитрийн шийдвэрийг ялангуяа гадаадын арбитрийн шийдвэрийг хэрхэн хүлээн зөвшөөрч биелүүлэх талаар тусгайлсан ямар нэгэн зохицуултууд байгаагүй гэж үздэг. За гэхдээ цаг хугацааны тухайн хуулийг одоо 94 оны 5 дугаар сарын 9-ний өдөр батлаад 94 оны 7 сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн боловч Монгол улс нь гадаадын арбитрийн байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөр биелүүлэх тухай конвенцэд нэгдэн орох тухай энэ хуулийг хуулийг 94 оны 5 дугаар сарын 26-ны өдөр баталж уг конвенцэд бол Монгол улсын хувьд 1995 оны 1-р сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон. За гэвч конвенцийн дагуу бол процессын үед нэмэлт өөрчлөлт оруулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Хэдийгээр одоо Монгол улс нь олон улсын гэрээнд нэгдэж орсон боловч дотоодын хууль тогтоомжинд энэ талаар бол процессын үед яаж хэрэгжүүлж биелүүлэх талаар бол зохицуулт тусгаагүй. 1994 оны Иргэний эрх шүүх тэмээ шийдвэрлэх тухай хууль одоо 99-ээс 2000 онд нэг 5 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан боловч тэдгээрт бол гадаадын арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх талаар ямар нэгэн зохицуултыг оруулаагүй байна. За ер нь бол түүхэн хугацаанд ер нь анх удаа арбитрийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч одоо шийдвэрийг бас биелүүлэх ажил анхны түүхэн баримт бичиг одоо ямар баримт бичиг байсан бэ гэдэг талаас нь товчхон авч үзье. 1929 оны 9-р сард хуралдсан Бүтэнд Монгол Ард улсын Бахархын тэргүүлэгчтэй 14 дугаар хуралдааны тогтоол үр ширийн нэг зэрэг харилцан үйл тохирох иргэний хэрэг үүсгэн гарах нь эзэмж бөгөөд тухай бүр шүүн таслах газраар тасцуулахад удааншрах боогдох юм бүхэн учир хэн алины дөхөн төсийг бодож иргэний хэргийг тогтоор шийдэх 3 дугаар шүүн таслахыг явуулвал зохино гэж заасан байгаа. Энэ маань одоо арбитрийн шүүх байгуулах тухай одоо анхны эрх зүйн баримт бичиг, түүхэн баримт бичиг мөн гэж одоо судлаачид үзэж байна. Мөн Монгол улсын хувьд анхны арбитрийн хэрэг шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулт нь 1930 онд Улсын баг хурлын тэргүүлэгчдийн тогтоол, засгийн газрын бас тогтоолоор тус баталсан арбитрийн дүрм нэгэн эрх зүйн баримт акт байгаа. За энэ актууд бол 1940 он хүртэл арбитрийн байгууллагын үйл ажиллагаанд эрх дүрмийг өгч байсан. За ер нь бол энэ ашрам бас хэлэхэд арбитрийн тусдаа одоо шүүх гэж байгуулаагүй. Анх удаа шүүх арбитрийн сайд нарын зөвлөлийн дэргэд арбитрийн шүүх мөн шүүх арбитрийн яам гэдэг одоо яамны дэргэд сайд нарын зөвлөлийн дэргэд гадаад худалдааны яамны дэргэд гэдэг түүхэн хугацаанд одоо энэ арбитрийг байгуулж байсан одоо энэ түүхэн баримтууд бий. За дараа нь 1940 онд Монгол Ардын улсад намын 10 дугаар хурал, улсын 8 дугаар хурал хуралдаж Монгол улсын 2 дахь одоо үндсэн хуулийг баталсны дараа энэ одоо үйлчлэл шинжлэх шаардлага бол зүй ёсоор тулгарсан байгаа. Тэгэхээр энэ хууль эрх зүйн шинжилгээний хүрээнд бас Бүтэнд Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1940 оны 11-р сарын 12-ны өдрийн 43 дахь тогтоолоор улсын арбитрийн дүрм албан ба үйлдвэрийн газруудын хооронд төрөнгийн маргаан таслан барагдуулах улсын арбитрийн сэргийг таслах тухай журам зэрэг одоо ийм эрх зүйн баримт бичгийг батлаад 1977 онд Бүтэнд Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 24-р тогтоолоор улсын арбитрийн шинжилсэн дүрм бичиг баталсан байна. За энэ түүхэн баримт бичгүүдэд одоо арбитрийн дүрм журмыг баталсан боловч яг одоо гадаадын арбитрийн шийдвэртэй холбоотой тэр шийдвэрийг биелүүлэх хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуултууд тусгагдаагүй. За тэгээд нийгэм эдийн засгийн гадаад худалдааны арбитрийн хэрэгцээ авах шаардлага байнга үүсэж үйл ажиллагааных нь эрх зүйн зохицуултыг боловсруулах шаардлага тавигдсны дагуу улсын хурлууд бол тэрээр 1995 онд гадаад худалдааны арбитрийн тухай хуулийг батлан гаргасан. За гэхдээ энэ хууль бол зөвхөн дотоодод бас арбитраар хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа зохицуулсан төдийгүй тухайн шийдвэрийг гүйцэтгэхтэй холбоотой зохицуултыг агуулсан. Гадаадын арбитрийн шийдвэрийг Монгол улс хүлээн зөвшөөрөх биелүүлэхтэй холбоотой бас ямар нэгэн одоо зохицуултыг энэ хууль бас тусгаагүй байдаг юм байна. Тэгэхээр тухайн хуулийн бол 56-гийн 2 зааснаар халуун арбитрийн шийдвэрийг биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албан тусал гаргах. Мөн хуулийн одоо 56-гийн 4-р зааснаар арбитрийн шийдвэрийг гадаад улс зөвлөх тухай асуудлыг олон улсын гэрээний зааснаар тусгахаар тус хуульчилж байсан нь одоо өнөөдрийн зохицуулалтаас онцлог ялгаатай болохыг одоо харьцуулан үзэх боломжийг одоо олгож байна. Өөрөөр хэлбэл энэ хуулинд бол одоо өнөөдрийн эрх зүйн зохицуулалтанд дурдсан гадаадын арбитрийн шийдвэрийг хэрхэн одоо биелүүлж хэрэгжүүлэхтэй холбоотой заалтыг оруулаагүй зөвхөн дотоодын арбитрийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой заалтууд одоо зохицуулалтууд одоо тусдаа гэж байна. За үүний дараа 2003 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Улсын хурлаар арбитрийн хуулийг шинжилэн баталсан байдаг. За энэ хуулийг би нөгөө слайдаа бас энэ дээрээ явуулах байгаа юм байна шүү дээ тийм ээ. За энэ 2003 онд Улсын хурлаар батлагдсан арбитрийн тухай хуулийг бол эрдэмтэн судлаачид нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын худалдааны эрхийн комиссийн 1985 оны арилжааны арбитрийн тухай загвар хууль тусгуурлан баталсан учраас энийг бол одоо загвар хуулийг нутагшуулсан орны тоонд Монгол улс одоо албан ёсоор орлоо гэж үзсэн. Тэгэхээр Монгол улсын арбитрийн эрх зүйн зохицуулалт олон улсын эрх зүйн зохицуулалтын түвшинд төхүүлсэн гэж одоо өөрөөр хэлбэл дүгнэдэг. За уг хуулийн бас 3 дугаар зүйл гадаадын арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх асуудлаар зохицуулсан. Тодруулбал гадаадын арбитрийн шийдвэрийг одоо Монгол улс хүлээн зөвшөөрөх ба гүйцэтгэх ажиллагааг гадаадын арбитрийн байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенц болон энэ конвенцэд нэгдэн орох тухай хуулийн 8 дугаар бүлэг зааснаар одоо зохицуулах нь шууд хуульчилсан нь одоо илүү ойлгомжтой дэвшилттэй зохицуулалт болсон. Ямар ч хэлээсэн шууд одоо хуулиндаа гадаадын арбитрийн шийдвэрийг хэрэгжүүлж биелүүлэх талаар тодорхой заалт оруулаагүй боловч 1958 оны Нью-Йоркийн конвенц заасны дагуу одоо энэ гадаадын арбитрийн шийдвэрийг хэрэгжүүлж биелүүлнэ гэдгийг одоо ойлгомжтой одоо ишилж заасан байгаа. За ийм онцлогтой хууль болсон. За энэ 2007 оны хуулийн 8 дугаар бүлэг нь арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх гүйцэтгэх гэсэн гарчигтай. Бөгөөд хуулийн 42 дугаар зүйл арбитрийн шийдвэрийг баталгаажуулж биелүүлэх. За мөн иргэний эрэг шүүх таны шийдвэрлэх тухай хуулийн 184-ийн 3-т заасан гүйцэтгэх хуудас бичнэ гихчлээ одоо арбитрийн шийдвэрийг яаж баталгаажуулах уу, гүйцэтгэх үү, энэ харилцаатай холбоотой процессын ажиллагааг зохицуулсан зохицуулалт бас байсан нь 1995 онд баталсан гадаад худалдааны арбитрийн тухай хуультай харьцуулах юм бол бас илүү нарийнчилсан онцлог зохицуулалттай тодорхой зохицуулалттай болсон гэж үзэх үндэслэл байгаа. За 1995 он болон 2003 оны арбитрийн тухай хуулийн зохицуулалтыг бас дүгнэхэд 2003 оноос өмнөх хугацаанд өөрөөр хэлбэл Монгол улс гадаадын арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх биелүүлэх хэрэгцээ шаардлага байгаагүй гэж үзэхээр байна. За ер нь бол арбитрт бас хэрэг маргаан хянан шийдвэрлсэн кейс одоо хэрэгүүдийг одоо сарж үзэхэд бол энэ хугацаанд гадаадын арбитрийн шийдвэрийг одоо биелүүлсэн бас тохиолдол нэн ховор буюу нэг ганц хоёрхан байдаг. За энэ шийдвэрийг одоо үндэсний хууль тогтоомжийнхаа дагуу одоо хэрэгжүүлээд биелүүлээд явсан ийм практик одоо харагдсан юм аа. За дараагийн хууль эрх зүйн зохицуулалт бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж байгаа. За өнөөдөр бол 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улсын хурлаас баталсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төвлөлтөөр үйлчилж байна. Энэ хуулиас өмнө 2002 онд баталсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль за дараа нь 2015 онд баталсан шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийг одоо мөрдөж байгаа. 1996 оны шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулиар шүүхийн хүчин төвлөлтөөр шийдвэр одоо хууль заасан байгууллагын одоо шийдвэрийн шүүхэн шийдвэр биелүүлэх үндэслэл болохоор мөн шүүхэн шийдвэр биелүүлэх шүүх болон арбитрийн шийдвэрийг биелүүлэхээр мөн арбитрийн шийдвэрийг гүйцэтгэх баримт бичигт одоо тооцоглохоор өөрчлөгдсөн байгаа. За мөн 1996 оны одоо энэ хуулийн зохицуулалтын хоёр төрлийн онцлог зохицуулалт
байгаа. Өөрөөр 12 дугаар зүйл 14 дугаар зүйл нь дагуулгын хувьд гадаадын арбитрын шийдвэр шүүхээр баталгаажаагүй байж болохгүй юу? Өөрөө гүйцэтгэх баримт ч юм уу гэж үзэж байсан. Мөн уг хуулийн зохицуулалтаар зөвхөн шийдвэр гүйцэтгэгч гэхгүй бас шүүгч, төлбөр авахч нь аль аль нь төлбөр төлөгчөөс төлбөр төлөхийг одоо шаардах одоо эрхийг энэ хуулиар эдэлж байсан байна. За тэгвэл 2002 оны шүүгэн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар одоо зарчмын том өөрчлөлтүүд орсон. За энэ өөрчлөлт нь бол хууль зааснаар шүүхээс бусад байгууллагын шийдвэр нь заавал шүүхээр баталгаажсан тохиолдолд гүйцэтгэх үндэслэл болохоор хуульчилсан байна. За энэ бол шууд арбитраар шүүхээс бусад байгууллагын шийдвэр гэхээр арбитрийн шийдвэрийг бол шууд хамаатай байгаа. Тэгэхээр арбитрийн шийдвэр бол заавал шүүхээр баталгаажсан тохиолдолд гүйцэтгэх үндэслэл болно гэсэн энэ зохицуулалтууд орж ирсэн. За шийдвэр гүйцэтгэх процесс ажиллагааны хувьд бол тухайн хууль болоод олон улсын гэрээгээр тодорхойлохоор одоо зохицуулсан байна. 1996 оны болоод 2002 оны шүүгэн шийдвэр гүйцэтгэх хууль тогтоомжуудыг зохицуулалтын хувьд харьцуулж үзэх юм бол 2002 оноос хууль тогтоомжийн зохицуулалт илүү одоо өргөн хүрээд хамарч зохицуулалтын хувьд одоо илүү оновчтой болсон гэж үзэхээр байгаа. За дараагийн одоо авч үзэх асуудал одоо өнөөгийн асуудлыг би товчхон дурдъя. Гадаадын арбитрийн шийдвэрийг хэн зөвшөөрөх биелүүлэх эрхцэн зохицуулалт одоо өнөөдөр ямар байгаа юм бэ гэдгийг одоо эрхцэн хүрээнд авч үзье. За өнөөдөр бол гадаадын арбитрийн шийдвэрийг хэн зөвшөөрөх биелүүлэх асуудал одоо үндэсний хэмжээнд ямар хуулиудаар одоо зохицуулагдаж байна вэ гэхээр Монгол улсын үндсэн хууль, иргэний эрх шүүх тэмцээн шийдвэрлэх тухай хууль, арбитрийн тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжоор одоо шууд зохицуулагдаж байгаа. За шууд бусаар буюу одоо олон улсын гэрээний тухай хууль тогтоомж, хууль тогтоомжийн тухай хууль зэргээр одоо шууд бусаар зохицуулагдаж байгаа. За мөн үндэсний хууль тогтоомжоос гадна ер нь бол одоо арбит олон улсын 170 гаруй одоо дэлхийн улс орнуудад энэ гадаадын арбитрийн шийдвэрүүдийг харилцан одоо хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай одоо нэг том одоо олон улсын эрхцэн акт байгаа нь 1958 оны Нью-Йоркийн конвенц байгаа. Энэ конвенцийн нэр бол гадаадын арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөр биелүүлэх тухай гэдэг конвенц байгаа. За түнчлэн одоо Монгол улсын олон улсын гэрээ болон олон улсын нийтийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ зарчим мөн арбитрийн тухай хуулийн зарим зүйл хэсгийг одоо тайлбарласан дээд шүүхийн тогтоолууд арбитрийн тухай хуулийг давзаад туршилтын шүүхээр хэрэглэх талаар улсын дээд шүүх иргэний танхимын зөвлөмж зэрэг ийм эрхцэн баримтчгууд одоо өнөөдөр үйлчилж байна. За одоо би тэгээд товчлоод ерөнхийдөө энэ эрхцэн баримтчгуудад одоо дурдсан зохицуултыг одоо дөнгөлт хэсэгтээ ингээд дурдаад явъя гэж бодож байна. За танд нэг 5 минут орчим үлдэж явах шиг байна шүү. За нэг одоо онцлог зохицуулт энэ олон улсад одоо ер нь гадаадын арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх биелүүлэхгүйгээр одоо тухайн арбитрийн шийдвэр одоо хинт ч хэрэггүй цаас болох юм аа гэдэг одоо гэдг нь ойлгомжтой. Тэгэхээр энэ олон улсад одоо дэлхийн 170 гаруй улсад одоо бас мөрдөж байгаа нэг гишүүнээр энэ конвенцтаас илсэн энэ орнуудад 1958 оны Нью-Йоркийн конвенц одоо их чухал үүрэгтэй одоо том хөшөөрөг болдог энэ гадаадын арбитрийн шийдвэрийг хэрэгжүүлж биелүүлэхэд. Тэгэхээр энэ конвенцийн 3 дугаар зүйлд одоо ганц онцлог заалт байгаа нь хилцэн тохирогч улс бүр арбитрийн шийдвэрийг заавал биелүүлэх шийдвэр гэж хүлээн зөвшөөрөхгүйгээр түүнийг өөрийн улсын хэрэг хянах шийдвэрт эрхийн хэмжээг баримтлан биелүүлнэ гэсэн энэ заалт байгаа. За энэ заалтууд энэ конвенцэд нэгдсэн улс болгонд одоо заавал хүлээн зөвшөөрөх биелүүлэх үүргийг хүлээлгэсэн боловч яг хэрхэн яаж хэрэгжүүлэх нь одоо улс орон бүрийн эрхцэн тогтолцоо тухайн орны соёл уламжлалын онцлог та холбоотой. За тэгэхээр тэр тухайн улсуудад бол одоо энэ конвенцийг хэрэгжүүлэх дотоодын эрхцэн зохицуулалтаа яаж хууль тогтоомжтой тусах вэ гэдэг асуудлыг нээлттэйгээр орхисон. Өөрөөр хэлбэл тухайн улс орон болгон одоо нэг үндэсний хууль тогтоомжтой илүү нарийнчилсан илүү одоо хэрэгжүүлэх заавал биелэгдэх байдлаар тусах хэрэгтэй гэдэг үүрэг болгоод орхисон ийм залт байгаа. За өөрөөр хэлбэл бас зөвхөн шүүгээр баталгаажуулсан албан ёсны шийдвэр гарч иж түүнд үндэслэн гүйцэтгэх үйлс олгогдсон байх нь одоо
тухайн шийдвэр биелэгдэх үндсэн шаардлага болж байгаа зохицуулалт одоо манай орны хууль тогтоомжид одоо холбогдох хууль тогтоомжид орсон байгаа. За өөрөөр хэлбэл эртний эрх шүүх хянан шийдвэрлэх тухай хууль, арбитрийн тухай хууль одоо тодорхой энэ асуудлуудыг зохицуулсан байгаа. За арбитрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 1-д аль улсад одоо гаргаснаас үл хамааран арбитрийн үндсэн шийдвэрийг заавал биелүүлэх хүчинтэй гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд харьяалах шүүхэд бичгээр үүрэгдэл гаргаснаар за энэ хуулийн бас холбогдох зүйл зааснаар гадаадын арбитрийн даалгавар шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх тухай одоо конвенцэд заасан журмын дагуу арбитрийн үндсэн шийдвэрийг гүйцэтгэх гэж тодорхой хуульчилсан байгаа. За энэ бол илүү наривчсан бас ойлгомжтой тодорхой зохицуулалтыг үзэхээр байна. За ингээд дүгнэлт хэсэгтээ оръё. Ер нь гадаадын арбитрийн шийдвэрийг биелүүлэлттэй холбоотойгоор Монгол улсад одоо дээр дурдсанчлан одоо хэд хэдэн дотоодын хууль тогтоомж болон олон улсын эрх зүйн баримт бичиг үйлчилж байгаа. За тэгэхээр эртний эрх шүүх хянан шийдвэрлэх тухай хууль зааснаар бол гадаадын арбитрийн шийдвэрийг Монгол улсад биелүүлэхэд тавигдах үндсэн шаардлага нь тухайн шийдвэр бол одоо шүүхээр баталгаажиж гүйцэтгэх хуудас олгогдсон байх явдал гэдэг. За энэ талаар бол энэ эртний эрх шүүх хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх журмын тухайд Монгол улсын хууль тогтоомж гадаад улстай байгуулсан буюу Монгол улсын нэгдсэн орсон аль улсын гэрээр тодорхой тогтоох тус хуулийн 194-ийг төлөвлөсөн байна. За өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэр гүйцэтгэх үндэслэлийн талаар хуульчилсан. Бөгөөд энэ 5 тус хуулийн 5-1-д нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчлэн төвлөрдөр шүүхийн шийдвэр хууль заасан тохиолдолд бусад байгууллага албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж хуульчилсан. За мөн хуулийн одоо 6 дугаар зүйлс нь эртний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Монгол улсын олон улсын гэрээнд заасан бол гадаадын улсын шүүх, олон улсын шүүх, арбитрийн шийдвэр, шүүхээр баталгаажуулсан арбитрийн шийдвэр үндсэн дээр явуулахаар тусдас үйлдэлсэн. Гадаадын арбитрийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндсэн зохицуулалт одоо үндсэндээ их тодорхой бүрдсэн байна гэж судлаач хүний хувьд дүгнжин. Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрхэн гүйцэтгэх процессын тухайд яг одоо онцлог зохицуулалт бол байхгүй. Шүүхийн шийдвэр эсвэл дотоод гадаадын гэлтгүй аль ч арбитрийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа нэг л журмаар хэрэгжиж одоо өнөөдрийн практикт нэг журмаар хэрэгжиж байгаа бөгөөд журмын тухайд бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль бол олон улсын гэрээгээр тодорхойлохоор зохицуулсан байгаа. За дээр дурдсанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалт нь бол арбитрийн шийдвэрийн тухайд бол нэг бол дангаараа шийдвэр гүйцэтгэх үндэс болох эсвэл заавал шүүхээр баталгааж ёстой гэхээр эргэлзээтэй жоохон нөхцөл байдал одоо үүсгэж бас ойлгохдохоор байгааг одоо дурдхан зүйтэй. Хэдийгээр эртний эрх шүүх хянан шийдвэрлэх тухай болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дээр зохицуулалтаар үндсэн хэм хэмжээг тусгасан боловч